Засгийн газрын тогтоолоор оюутан зэрэг хөтөлбөр 3 жил амжилттай хэрэгжиж ирсэн. 3 жилийн хугацаанд нийтдээ 2390 оюутан хамрагдсан бөгөөд энэ онд 1000 оюутан байхаар Батлан хамгааллын сайдын тушаал гарчээ. Дархан аймгаас тус хөтөлбөрт 30 оюутан хамрагдаж өнөөдөр Дархан өргөө Политехник коллежид нээлттэй хэллээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Төвшинбат, Дархан сумын засаг дарга Ад Жаргал, аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга инхтер болон бусад албаны төлөөлөл байлцсан юм а. Дархан аймгийн хэмжээнд бол одоо үндсэндээ аймаг орон нутагт анх удаа зохион байгуулалт хэмжээ авч байгаа. За урд нь бол ер нь яг сургуулийнхаа одоо шугамар Улаанбаатарын оюутнууд бол мэдээж явдаг. Тэр дунд манай Дарханы оюутнууд бол бас нэлээд явсан, оюутан зэрэгт орсон. Мөн манай цэргийн штаб дээр бүртгэгдэж байсан. Тий. Энэ жилийн үед бол яг зүгээр онлайн дадлагын орон нутагтаа хийж байгаа. Яг энэ оюутнууд маань зайлшгүй нэг хугацаа зэрэг алба хааж байгаа дайчтай тийм анги дээр сургууль дадлага явуулна гэдгийгсэн болохоор манай одоо орон нутагт хугацаа зэрэг алба гişтэй тийм анги байхгүй учраас энэ жилийн үед хийгээгүй. Дараа жилээс бол яг хээрийн бэлтгэл онл дадлага бүгдийг орон нутагтаа зохион байгуулах юм. Ер нь бол энэ жил улсын төсөөс хөрөнгө мөнгөний гаргаад яг 1000 оюутныг улс даяараа авч байгаа. Тэрнээс манай одоо аймгийн хэмжээнд үндсэндээ 35 оюутны л энэ жил яг туршилт маягаар л да. Тий. Дараа жилээс бол үндсэндээ тоон нэмэгдэн байх хамрагдалт ч бас их байх. Яг гэвэл манайх ихтэй сургууль олонтой бас хот учраас тий. Дархан уул Орхон аймгийн ихтэй сургуулийн 100 оюутан 2017 оны 4-р сарын 1-ээс 6-р сарын 1 хүртэл Дархан өргөө сургуульд онлайн хичээлийг судлах ажээ. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтаа 6-р сарын 15-наас 8-р сарын 15-ны хугацаанд Орхон аймаг дахь зэвсэгчний 186-р ангид хийхээр болжээ. Технологийн сургуулийн 1-р курсын оюутан. Тэгээ одоо энэ 2017 оны оюутан цэргийн хөтөлбөрт хамрагдаад явах гас сууж байна. Урд нь бол нэг хүнээс сонсч ирсэн. Тэгээд яг даваа тал нэх юм бол нэг жил алахгүй яг 102 сарын хугацаанд яваад ирнэ гэдэг тэр нь хамаагүй л ашигтай юм шиг санагдаад тэгэл явж байна. Бусад үеийнхээ даандлага тэгэл ир хүн болсонд бол байсан мэдээж их орноо хамгаалах ир цэргийн алба хаахал үүрэгтэй. Тийм болохоор тэгээд ир цэргийн албанд яваарай л гэж хэлээ да. Политехник коллежид 4-р курс оюутан автомеханикийн суралцдаг. Зэрэг хичээлгээд 103 цэргийн алба хаасантай тэгээд тэрний дагуу хамгаалсан. Цэргийн албасаар бол ир хүн тэгэл илүү хатууч тэгэл юмыг бодож татварсан хэлтэй. Тэгэлж хэлж байна. Хөтөлбөр хэрэгжснээр цэргийн насны залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж цэргийн алба хаах хэлбэр шинжилэлт хийсэн байна. Мөн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаагаараа ач холбогдолтой юм. Оюутан залуус эх орноо батлан хамгаалах, эрүүл чирэг бие биелдар сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшөж байгаа нь үр дүнтэй явдал юм а.